Хай Лили Тароотын өнөөдрийнхөө уншлагаар 6 дугаар сарын ерөнхий төлөв өгсөн уншлага хийгээр ирсэн байгаа. За уншлагт маань болохоор таны одоогийн байгаа байдал буюу энергийн шалгалтыг нээж өгнө. Тэгээд 6 сарын ерөнхий төлөв ямар хөө байх нь гэдгийг харж өгөөд хайр дурлалыг харж өгтөө хостой болон сингл хүмүүс дээр тус нь харж өгөөд мөнгө санхүүд дээр нь харж өгнө. Тэгээд ажил карьер хичээл сургалгааг харж өгөөд хамгийн сүүлд нь сахиуснаас танд өгч буй зөвлөгөөг хараад уншлах маань тусах байгаа. За уншлага маань болохоор 3 сонголттой байгаа. Хамгийн ихнийх нь усан болоор, голт нь байгаа нь хар обсидиан, хамгийн сүүлийнх нь ногоон ундрам гэсэн юм сонголтууд байгаа. За уншлах авах хүсэх юм бол манай инстаграмаар холбогдорой. За харж агаад хамгийн татагдсан нэг группээ сонгоорой. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн маань 6 дугаар сарын ерөнхийдөө яг ямар хөө байх вэ гэж асуухад болохоор ерөнхийдөө бол та ингэж бүх юм нээлттэй байна. Тань нөгөө хэлсэн шүү дээ, ингээд шин санаа, шинэ боломжууд зөндөө олон юм бодогдоод байгаа. Тэр ингээд хий гэхээр ингээд нэг л үйлдэл авч хийж чадахгүй байгаа. Ингээд гацаанд орсон байгаа гэж харагдсан шүү дээ. Тийм учраас энэ яг 6 дугаар сартаа болохоор тэр бүхнээс ангижрахаар харагдаж байна. Та ингээд бүхэл шин санаанд нээлттэй байна. За энэ туршаад үзчихье. За энэ шинэ хүн гарч ирэх юм бол за энэ хүнтэй ингээд харьцаад үзчихэж гэдэг ч юм уу те. За өнгөрсөнд болохоор таны ингээд сэтгэлийг зовоож исэн, шаналгаж исэн асуудлууд бол зөндөө байсан юм шиг байна. Тэр нь болохоор ингээд хоорондын харилцаанаас холбоотой ийм шарах эсвэл мөнгө санхүүгээс авсан холбоотой ийм шарах сэтгэлийн зовнил таны сэтгэлийг ингээд төвшөртэй байлгаад идэв гэсэн. Тэрнээс л та бүр ингээд нийгмээс өөрийгөө тусгаарлалцсан байсан тийм шархнуудаас бол та ангижрахаар харагдаж байна. Энэ шархнаас ингээд ангижирснаар болохоор таны амьдрал эргээд тэнцвэртэй хэвийн амьдралд орно. Өнгөрсөн ингээд боломжууд ашиглаж чадахгүйгээс болоод ингээд өөрийгөө хүчгүйгээр сул доройгоор мэдэрчээсэн бол хорвоо ертөнцөл таныг ингээд 6 сард үнэхээр ивэж байгаа. Таны ингээд амьдралын хүрт зөв тийшээгээ эргэж байгаа харагч байна. Таны нөгөө нэг сонгосон чуулга болохоор нөгөө нэг усан болор ангаалт идгэлт төвшөө ахилттай холбоотой юм чуулга хөзөр та сонгосон шүү дээ. Яг тэрнтэйгээр ингээд холбоотойгоор яг ингээд таны өнгөрсөн авсан сэтгэлийн шархууд таны ингээд хэцүү байлгадсан бол тэр болгон 6 сартаа идэж байгаа харагч байна. Тэгээд энэ шархнуудыг идгээсээр болохоор идгээснээр танд ингээд шин боломжууд бүр бол илүү их гарч ирнэ, шинэ ажлын боломжууд орж ирнэ, шинэ газраас ингээд урьдлага авах ч юм уу, танилын хүрээгээ тэглэх ийм боломжууд гарч ирнэ. Тэгсээр болохоор та болохоор нэлийн өөртөө итгэлтэй эргээд ингээд нэг одоо ингээд жоохон хэм өөрийгөө өөртөө жоохон готраад ингээд байна гэсэн бол 6 сартаа болохоор таны тэр байдлаар ярьлаад өөртөө итгэлээ эргүүлээд олж аавна. Ингээд бүх зүйлд нээлттэй байснаар яг ингээд өнгөрсөн ингээд жоохон хэцүү байгаад байсан нэг шарах сэтгэлийн шарах хямралууд нь болохоор та тэр зүйлээс сурах зүйлээ сураад ерөнхийдөө дууссан. Ямар нэгэн зүйлээр ямар нэгэн хэцүү зүйл тохиолдоход тэр нь ингээд бид нарт заавал ингээд нэг зүйлийг сурах гэж бид нарт бол тохиолдсон байдаг. Тэр болгоно та ерөнхийдөө ингээд сурч дуусаад таны сэтгэлийн шархууд чинь ангаагда та өөрийгөө ингээд ангаагаад амьдралын дараагийн шинэ төвшөнд ингээд гарахад ер нь бэлэн болсон байна. Хорвоо ертөнц ингээд бол таныг ивэлд аваад таны ингээд бодсон сансан бүх зүйлийг ингээд хэрэгжүүлээд та ингээд 6 сартаа тэр боломжоо хэрэгжүүлээд 5 сард ерөнхийдөө ийм байсан болоод миний ийм зүйлсүүд ингэсэн байна гэд ерөнхийдөө бол 5 сараа маш сайхан дүгнж харж байгаа харагдаж байна. 6 сарын ерөнхий төлөв болохоор ер нь 6 сар нь ерөнхийдөө маш сайхан эхэлж байна. За 4 дугаар сар хостой хүмүүсийн маань ерөнхий төлөв, хайр дурлалынх нь ерөнхий төлөв, усынхын амьдралыг ямар хөө байх вэ гэж асуухад болохоор ерөнхийдөө бол сүүлийн үед эсвэл одоо тэгээд 6 сараас авахгүй л таны хосын хүн чинь хамтрагч чинь ингээд жоох ингээд завгүй болоод танд ингээд цаг өмнөх шигээ гаргадаг байсан цаг цав нь ингээд гарахаа болоод таны хувьд ингээд бодохдоо ингээд энэ хүн ингээд намайг их сэтгэл нь хүрсэн юм байна. Намайг яагаад ингээд өмнөх шигээ хайрлахгүй байгаа юм бол гэд ерөнхийдөө бол жоохон дотоод зөрчилдөөнтэй байгаа харагдаж байна л та. Тэгээд тэр хүн болохоор яагаад тэгээд байгаа гэхээр ингээд тэр хүн ингээд дотроо маш их ангаалтыг хийж байна. Зүгээр ингээд өөрөө ч мэдхгүй, таньч мэддэггүй ингээд зүгээр ер нь ингээд дотоод өмнө авсан ангаалтуудаа хийгээд ингээд за окей өмнө бол юм байсан юм байна, тийм байсан юм байна гэдэг ингээд маш их дотоодоо тунгааж бодож байгаа харагдаж байна. Энэ болохоор яг ингээд таныг сэтгэл нь хүрсэндөө ч биш. Ингээд үнэхээр цаг зав гаргамааргүй байгаа ч биш. Ингээд зүгээр цаанаасаа энэ хүн яг ингээд байгаа. Тэгээд яг энэ байдал дээр нь болохоор та айгу ухаалаг хандж байна л та. За энэ хүн ингээд
надад хэд ингээд цаг гарахгүй байгаа нь бас ажил хурлаас нь болсон байж магадгүй, ингээд сэтгэл санаа нь бас хэцүү байж магадгүй. Та яг тэр хүнийгээ ингээд өөрийнхөө ингээд орон хэрвээ би ийм байдалд байсан бол ямар байх вэ энэ төр гэд тэр хүнийг өөрөө хооронд тавьж үзээд байдлыг ингээд арай өөрөөр харж байгаа харагдаж байна. Хэдий ингээд асуудалтай, челленжтэй зөндөө саад бэрхшээлүүд гарч ирсэн ч гэсэндээ би ингээд яг тэр хүнийг ойлгоод би тэр ингээд хамтдаа чаашлаад урагшландаа гэсэн танд бол итгэл байгаа харагдаж байна. Харилцаан дээр бол та нэлийн ухаалаг хандж байна. Усаа харилцаан дээр тэгээд 6 сард болохоор та ингээд улам ерөнхийдөө бол та бодохдоо ингээд энэ харилцаа ингээд ер нь бол зүгээр нь учирсан харилцаа биш, цаанаас ингээд хувь заяагаар учирсан харилцаа, сүнсний өвдөл, сүнсний холбоогоор ингээд учирсан гэж та боддгийм ээ. Тэр нь болохоор 6 сард илүү ингээд хүчтэйгээр энэ челленжүүдийг давж гарснаар илүү ингээд хүчтэйгээр тэрийг мэдрэх болно гэж харагдаж байна л да. Тэгээд 6 сард болохоор танд ингээд хайр дурлалын тал дээр ингээд ямар зөвлөгөө өгч ийн гэхээр шийдэмгий байгаарай. Хэрвээ ингээд үнэхээр ярилцмаар байгаа бол тэр хүнтэй ингээд асуудал шийдмээр байгаа бол шууд ярилцъя гэж хэлээ зоригтойгоор ингээд харилцаа жоохон баланстай тэнцвэртэй авч явах хэрэгтэй нэ. Тэгэхгүй ингээд хэтэрхий та ингээд тэр хүнийхтэй ингээд ойлгож байгаа, тэр хүнийг ингээд өөр хооронд тавьж үзэж байгаа ч гэсэндээ та ингээд ганцаар ингээд яваад байж болохгүй. Үнэхээр ярилцмаар байгаа шууд хоёулаа ярилцъя. Энэ асуудал энэ дээр над ийм байна, тийм байна. Чамд ямар байгаа ингээд шууд шийдэмгийгээр ярилцаарай. Тэгээд ингээд өнгөрсөн давсан сэтгэлийн шархуудаа эдгээгээрээ ялч арахгүй энэ группийн сонгосон хүмүүсийн маань хувьдахаараа бясалгаал, ангаалт эдгэлт гэдэг ер нь бол жоохон сүнслэг зүйлсийг сонирхдаг байж магадгүй. Тийм учраас ерөнхийдөө бол өөрийнхөө арга барилаар эсвэл сэтгэл зүйч тандаа ч юм уу ингээд өмнө нь харилцаанаас авсан сэтгэлийн шархаа ингээд эдгээгээрээ идэхгүй бол таны ингээд харилцаанд ер нь бол цаашаад жоохон сэтгэлийн шархууд орж ирээд байвал дахиад энэ ингээд хэцүү байгаа ингээд челленжүүд нь ингээд үргэлжилсээр л байх болно гэж юм. Тийм учраас сэтгэлийн шархаа эдгээгээрээ шийдэмгий байгаараа. Үнэхээр тэр хүнтэйгээ ярилцмаар байгаа бол асуудлаа шийдмээр байгаа бол тэр зүйлсээ шийдэрээ гэсэн зөвлөгөө өгч байна. За нэгдүгээр группийг сонгосон сингл хүмүүсийн маань хувьд 6 сарын хайр дурлал нэг ямар хөө байх вэ гэж асуухад болохоор ерөнхийдөө бол таны хайр дурлалын амьдрал нэлээ тэнцвэртэй байна гэж гарч ирлээ. Тэгээд өмнө нь болохоор та ингээд сэтгэлийн шархаас болоод өөртөө гарч ирсэн шин боломжуудыг хаагаад байсан харагдаж байна л та. Яг тэр зүйл нь болохоор 6 сард ингээд алга болно гэж гарч ирж байна. Ингээд сэтгэлийн шархаас болоод ингээд хүнтэй харьцаар ингээд за энэ хүн ч намайг өмнө хүн шиг маань ингээд хуурч байх та, энэ хүн ингээд намайг хайрн сэтгэл нь ингээд удахгүй хүрчих байх дөө гэсэн нэг тийм жоохон хайрнд итгэдэггүй, хайраа сайдаг тийм жоохон айц байсан байна. Энэ л нь маань ерөнхийдөө 6 сард анаагдж байгаа, эдгээгдэж байгаа харагдаж байна. Энэ шарх нь ингэж эдгээгдснээс болохоор танд ингээд зөндөө олон боломжууд, шинэ хүмүүс таны амьдрал гарч ирэхээр бол харагдаж байна. Та тэр болгоом нүуний нээлттэй байгаар харагдаж байна. Яагаад гэвэл нүунийг шархууд ангаацсан ингээд ангаацсан болохоор за ингээд хүн болгон өөрштэй, хүн болгон заавал адилхан байх албагүй, хүн болгон миний ингээд өмнөх хүн шиг ингээд онцгой байх албагүй гэдгийг та бол ингээд ухаарч ойлгож нэлийн тунгасны эцэст ингээд гарч ирж байгаа харагдаж байна л та. Танд ялж арахгүй хайраа сайсан, хайранд итгэдэггүй, хайрыг хүлээмжшүүлдэггүй, хайрыг ингээд хүртэх хэрэггүй гэдэг шарх байна шүү. Тэрийг ингээд 6 сард илүү урдан эдгэж анагаах тал дээр илүү ажиллаарай гэж хэлмээр байна. Тэгээд болохоор хэрэгэд бол нэлийн энэ гарч ирсэн сонголтуудаа эсвэл энэ өмнө нь таны ардаас гүйдүүлсэн ч юм уу, эсвэл ингээд харьцдаг аль биесны харилцаанд ороогүй тийм хүмүүс байсан бол та ялж арахгүй тэднийг хүлээж авахар харагдаж байна. Нэлийн ингээд төрөлдөөж, нэлийн ингээд бодож эргэлзсэний үр дүн дээр за аль нь ингээд яг миний зөв хүн байх юм бол гэдэг ингээд бодсон гэж нэлийн бодсны үндсэн дээр дутгаж байгаа өнгөсний эцэст ингээд тоол яг ингээд тэднийг хүлээж аваад тэднэрт нээлттэй байгаа. За ингээд харьцаад үзье, ингээд үнэхээр ингээд миний суух хүн, миний заяаны айн байх ч юм билүү гэж ингээд арай илүү эргээр харж байгаа хэрэг чинь. Тэгэхгүй болохоор та өмнө саруудад эсвэл одоо ингээд ерөөсөө ингээд хүмүүс боломж олохгүй. Яагаад гэхээр ингээд харьцаал тэгэхээр ингээд өмнөх шархууд нь заваагаал, өмнөх юмнууд нь бодогдоол, за ингэж үедээ тэгч үедээ гэл тань дотроос ингээд ийм айцтай байсан байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээд арилаад идэх эсвэл бүрэн идэхгүй махад баг зэрэг ингээд
мэдэрч эхлэе. Таны сэтгэл ингээд нээлттэй болоод арай ингээд хорог арай өөрөөр хараад хүмүүсийг өөрөөр хараад тэгснээр илүү ингээд танд шин боломжууд гарч ирээд та ингээд энэ чи ийм байсан юм байна. Ер нь бол иймэрхүү байт юм байна гэдэг ингээд төрөгдлөөсөө нэлийн гарч байгааг чинь энэ болохоор яагаад гэвэл нүуний таны сэтгэлийн шархайд гэсэн дотгошоо нэлийн өнгөсөн болохоор тэр шүү дээ. Тийм учраас ингээд за энэ хүмүүс дотор ингээд миний суухан за энэ ингээд байж магадгүй гэж ингээд нэлийн харсан тунгаасан байгааг чинь ямар ч байсан синглчүүдийн маань хувьд 6 сард нь хайр дурлалын амьдрал нь зөндөө олон шинэ боломжууд зөндөө олон шинэ хүмүүс бол гарч ирэхээр харагдчихна. За нэгдүгээр би сонсон хүмүүсийн маань хувьд 6 сарын мөнгө санхүүгийн байдал нь яг ямар хөө байх вэ гэхлээр өнгөрсөн та жоохон мөнгө санхүүгээс болоод эргэн тойрны хүмүүстэйгээ найз нөхдөд жоохон муудалцсан ч юм уу үйл ойлголцсон тийм зүйлүүд бол харагдчихээн. Тэгээд та ерөнхийдөө бол 6 сард нэг урлагийг хүсвэртэй байхаас ер нь бол жоохон татгалзаж харагдчихээн л та. Орлогын хүсвэртэй болмоор байгаа. За ер нь бол ингэхгүй болохгүй юм байна гэж ер нь бол шийдэж харагдчихээн. Тэгээд мөнгө төгрөгийн нийтлэл дээр та эргэн тойрны хүмүүстэйгээ ингээд хамтарч бизнес эхлүүлж байгаа, шинэ юм эхлүүлж байгаа бол харагдчихээн. Өнгөрсөнд болохоор танд болохоор ингээд мөнгөний талаар жоохон сөрөг бодол, сөрөг ихтгэл үнэмшлүүд байгаад гэсэн харагдчихээн л та. Мөнгө гэдэг бол ер нь бол ингээд хүний хэвд юм байна. Мөнгө бол зовж ирэл болт юм байна. Мөнгө бол айгүй ингээд муухай зүйл юм байна гэж бодож ирсэн ингээд бодлоод нь ингээд арилж байгаа харагдчихээн. Ингээд өчнө олон подкаст ч юм уу эсвэл санхүүгийн зөвлөгөө мэдээлэл ингээд авснаар таны тэр бодлууд чи ингээд баг багаар ирлээд мөнгө гэдэг чинь ийм гоё зүйл байт юм байна. Мөнгө гэдэг чинь ер нь бол ийм зүйл байт юм байна гэж итгэл үнэмшилтэй нарай ингээд шинжлэхэж байгаа, өөрчлөгдөж байгаа гэж байна л да. Тэгээд ингээд таны ингээд дотор бодсон байсан бизнесийн санаанууд таны орлогыг өсгөн нэмэгдүүлэх юм санаанууд байсан бол тэрийг болгоно хийгээд эхэлсэн байсан бол тэрэн дээр улам ингээд шаргуу ажиллаарай. Орвооч нэсэс бол ингээд таны энэ ажлыг чинь бол ивэж гинэ гэж харагдчихээн. Тэгээд та болохоор юу яаж байгаа найз нөхдөйгөө эсвэл гэр бүлийн хүнтэйгээ шинэ бизнес эхлүүлмээр байгаа ч юм уу ингэж бодож гарч ийн л та. Тэр найз нөхөч нь тэр хосын хүнтэй ч юм уу гэр бүлийн хүнтэй ингээд хоёлаа энэ бизнес эхлүүлээ л да. Энэ бизнес ингэж юм бол ийм ашигтай шүү дээ. Ийм ашигтай хүмүүс ингээд энэгээр ингээд ийм мөнгө олж болж байна ч юм уу тий. Тэнийг ер нь бол жоохон энэ бизнесийн салбарт жоохон уруу татж байгаа ч юм уу харагдчихээн л та. Тэгээд хэрвээ энэ бизнес эхлүүлж байгаа бол та ер нь бол энэ дээр нэлийн жоохон хатуу дэг журмыг баримтлаараа гэж хэлмээр байгаа сахиуснууд нь харагдчихээн. За яг ингээд бизнесийн орлогыг бол тэд тавина. Бизнесийнхаа тэр зүйлийн чи хийн би энэ зүйлийг ингэж хийнэ гэд хоёлаа ингээд гал байсаар ингээд тохирохгүй бол өнгөрсөнд ингээд тэгж тохироо ус болоод ер нь бол жоохон асуудал гарах магадaltaй учраас заавал энийг ингээд тэр бизнес эхлүүлж байгаа хүнтэйгээ тохироорой гэж хэлмээр харагдчихна. За нэгдүгээр би сонгосон хүмүүсийн манай ажил хөдөлмөр сурлагын хувьд ямар хөө байх вэ гэж асуухад болохоор ерөөд бол нэлээд дэжгүүрэг чинь өнгөрсөнд таны амьдрал жоохон эмх замбраа хэтэрхийх завгүй хичээлхтэй ажиллахтэй байгаад гэсэн бол энэ тэрнээс ойлоо таны амьдралын тэнцвэр алдагддаг байсан бол энэ 6 сараас эхлээд тэр нь алга болж байгаа, арилж байгаа буцаад таны амьдрал тэнцвэртэй болж байгаа харагдчихна. За ерөөдөө бол тань ингээд ямар ч ажил гарч ирсэн заяа ямар ч ажил ямар ч ингэ хичээл би даалт ингэ гарч ирсэн таал окей би ингэ хийж чадна штэ энэ чинь би мэдэн штэ би ингэ хийж чадна гэдэг ер нь бол өөртөө нэлийн итгэлтэй өөрийнхөө хүчинд итгэсэн байгаа харагдчихээн. Тэгээд ямар ч ажлыг ингээд эхлүүлсэн ингээд эцийг нь заавал үзчихдэг тийм зан чанар танд бол байгаа харагдчихээн. Тууштай хийсэн ажлаа эхлүүлсэн бол дуусгадаг тийм зан чанар бол танд нэлийн авааштай зан чанар байна. Тэр зан чанар ер нь бол танд нэлийн их эд хөрөн боломжуудыг бол авчирдаг харагдчихна. Тэгээд та бол ингээд ер нь бол 6 сараас ахгуулаад ерөнхийдөө нэг ажил дээр тогтоох биш, нэг орлогын хөтөлбөртэй болох байх биш. Хажуугаар нь ингээд онлайнаар юм хийж эхлэмээр байдаг ч юм уу тий. Онлайнаар энэ хүмүүс ингээд онлайнаар юм хийж байна, юм хийвэл ингээд ажгүй юм байт юм байна гэд ингээд хараад онлайнаар ажлынхаа хажуугаар нэмэлт орлоготой болох юм хүсэл танд төрж магадгүй. За тэгээд 6 сард болохоор таны ингээд дээд албаншилтан ч юм уу тийм хүмүүс ер нь бол жоохон ингээд цалин мөнгө өгөхгүй ч юм уу эсвэл
цалин тань өгөхгүй ингээд хоошлогдоод авах ч юм уу, эсвэл дутуу тавигдах юм өгөө авааны жоохон тэнцвэргүй байдал гарч ирж магадгүй. Тэр болгоныг ер нь бол урьдчилж ингээд шийдэх хэрэгтэй. Ер нь бол ингээд ажлаа хийсэн бол заавал цалингаа бүрэн бүтэн авна, цагт нь авна гэсэн юм хатуу байр суурьтай байх хэрэгтэй шүү гэж харагч байна. Тэгээд ялч аргагүй мөнгөний хувьд болохоор та болохоор ажил карьерээсээ болоод танд ингээд өмнө жоохон ингээд шаналаад идэх гэсэн байгаа харагдаж байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд тэр шаналаад бүр ингээд ядраад таны бүр ингээд бүрглээ ингээд ажилдаа явна гэхээр л бүр ингээд толгойд ирэх ч өвдөл ингээд бүр залхацсан байсан бол тэр нь ерөнхийдөө бол гайгүй болно гэж харж ирж байна. Тэр зүйлүүд нь гайгүй болно. Тэгээд ажил дээр болохоор ер нь бол ажил дээрээ эсвэл сургууль дээрээ ийм шинэ хамтрагчтай шинэ найз нөхдөд санаа оноо нийлсэн тийм хүмүүстэй бол та шинээр танилцахаар харагдчихна. Заавал ажил дээр биш, ажлын шугамар ч юм уу тий шин төслөөр ч юм уу тиймэрхүү шинэ хүмүүстэй танилцж магадгүй харагдчихна. Тэгээд ажил төрлийн тал дээр бол танд нэлийн шин боломжууд гарч ирэхээр бол харагдчихна. Тэгээд та тэрийг ер нь бол жоохон за би ингэж хийж чадахгүй бах та энэ ингэ бүтэх юм болоо да гэсэн нэг тийм жоохон эргэлзээ байх гэдэг учраас ер нь бол тэрийг одооноос ер нь бол жоохон арилгуул зүгээр байна шүү. Яг ингэ энэ шинэ боломжуудаас нэг нь татгаж аваад ч юм уу нэлийн эдийг татгаж аваад хүмүүстэй хамтраад аль өөртөө ингэ зөв гэж санагдаж байгаа тэр ажил төслөө эхлүүлээрээ гэж хэлж байгаа харагдаж байна. Нэвтрүүлгийг сонгосон хүмүүс маань болохоор сахиуснууд нь ямар мессеж зөвлөгөө өгч байна гэхлээр ерөнхийдөө бол шинэ зүйлсийг эрэлхийлээрээ шинэ боломжуудыг төрчүүлээрээ тэгвэл ингээд өнгөрсөнд ингээд байгаа зүйлсүүдийг бити зуралтаарэ тэгвэл тэгээд ах юм бол таны ингээд улам л заваагаад улам л дотоод шин зөрчилдүүд улам ингээд гацаанд ороод эргэлзээнд оруулаад байх юм шүү. Тэгээд ялч харахгүй нөгөө нэг ажил карьерийн тал дээр хэлжсэн шүү дээ. Өөрөөр өнөр албаншуултай хүмүүс л ингээд өдөртөгч ингээд цалин мөнгөн дээрээ жоохон өгөхгүй байх ингээд өгөө аваны жоохон тэнцвэргүй байдал байх гэдэг наа. Энэ дээр ингээд шийдэмгий байгаарай, хатуу байгаарай. Ер нь бол хийсэн ажлынхаа үгсийг заавал авна. Энэ дээр ингээд бат цогсоорой. Ерөөд бол мөнгө сагууж гэлтгүй ингээд ямар нэгэн зүйл дээр өгөө аваны тэнцвэрийг баримтлаарай гэж хэлж байгаа харагдчихэв. Ингээд энэ дээр ингээд дуугаа өнгөрч болохгүй шүү. Хэрвээ ингээд үнэхээр тийм байхгүй байгаад өгөө аваны тэнцвэргүй байгаад байдал гараад таны ингээ хөдөлмөрийг ингээд үнэлэхгүй байгаадах юм бол энэ дэр дуугаа байж болохгүй шүү гэсэн зөвлөгөө өгч байна. Тэгээд өөртөө гарч ирсэн шинэ боломжуудыг ашиглаад амьдралыг ингээд гоё enjoy гэж аз жаргалтай өнгөрөөгөөрэй гэж харагч байна. Тэгвэл ингээд танд өнгөрсөн тааш тохирохгүй байсан, өнгөрсөн болохгүй байсан хүмүүс ажил төрөл хүрээлэл тийм зүйлсээс болоод та ингээд шархалцсан байсан болохоор одоо ингээд тэр шархнууд чинь багаараа идэж байна. Дотгошоо ингээд гаднаас асуудлын гол шийдлийг нь хайх биш дотгошоогоо өнгөж асуудлын гол шийдлийг хайгаарай гэсэн мессеж зөвлөгөө сахиуснууд нь өгч байна. За уншлагаа таарсан байх, таалагдсан байх гэж найдаж байна. Энэ түрээд өндөрлөж байна. За хувийн уншлага авахыг хүсэх юм бол манай Instagram-аар холбогдорой. Баярлалаа. Баяртай 6 сард амжилт хүсье. За 2 дахь бүлгийг сонссон хүмүүс маань уншлагатай төвтэй мөрөөл таны сонсон чулуу болохоор ийм хар обсидиан буюу хамгаалтыг бэлэгддэг ийм чулуу байгаа. За таны одоогийн байгаа байдал гэх юм бол ерөөдөө бол хүүхэд болон гэр бүл гэрлэлттэй хүмүүс орны харилцаатай холбоотой ерөнхийдөө бол жоохон асуудлуудтай байгаа харагдаж байна. Өнгөрсөн скол одоо ингээд танд ингээд хичээл зүтгэл гарахгүй байгаа нэг юм таны хамтрагч байгаа юм шиг бол харагдаж байна. Энэ болохоор ер нь бол маш цөөхөн хүмүүсийн хувьд хоёр голоосаа хүүхэдтэй тэгээд ингээд гэрлэлтээс л болтон ч юм уу эсвэл бол ингээд албасаар гэрлээ гэсэн бол түр хоёр тишээ болцсон үл ойлголцсон юм харилцаа байсан гэж харагдаж байна. Энэ болохоор их хвчлэн ерөнхийдөө бол 3 дахь чиглэлээс болсон болоод хоёр ингээд үл ойлголцоод хоёр тишээ болсон гэж харагдаж байна. Ялж харахгүй нэгэндээ биений өнгөрсөнд 100% сэтгэлээ гаргаж чадаагүй тэр хүн нь бол ингээд танд өнгөрсөнд ингээд 100 хүчил зүйл гаргаж чадаагүй ингээд 3 дахь чиглэлтэй харилцаа үүсгэж явсан ч юм уу тийм бол байгаа харагдаж байна. Тэгээд тэрнээс л хоёр ингээд төр зур ингээд хоёр тишээ болцсон. Тэгээд одоо бол ингээд тэр хүн чинь ингээд таныг эргэж тэр хүнтэйгээ эргэж эвлэрээд гэр бүл болоод та хоёрын бие биендээ сэтгэлээ ингээд гүн гүнзгийгээр
нэгээд ярилцаад энэ хоёлаа ингээд энэ бол ингээд би бинтаа ингээд гэрлэнэ гэж шийдсэн. Ингээд энэ харилцаагаа нэлийн эрхэмлээд явж байгаа бол харагдаж байна. Таны одоогийн байгаа байдал гэх юм бол ерөнхийдөө бол энийг хөвчлэн хүүхдээ гэр бүлтэй болгож байгаа хүмүүс маань сонгосон байх магадлал өндөр магадaltaй харагдаж байна. За 2 дугаар билег сонгосон хүмүүсийн маань хувьд 6 сар нь яг ерөнхий яг ямар хөө байх вэ гэж асуухад болохоор ерөнхийдөө 6 сард хайр дурлалын амьдрал нэлийн чухал байх юм шиг харагдаж байна. Ерөнхийдөө ингээд таныг ингээд харахад таны зүрх сэтгэлийг шархлуулсан, таныг ингээд сул дараа болгож байгаа ийм харилцаатай хүн ер нь бол таны амьдралд байна. Энэ болохоор хайр дурлал, скул бол гэр бүл эргэн тойрны дотн танд хүмүүс юуш байж болно, тэрнээс л та ер нь бол жоохон ингээд таны амьдрал жоохон балансгүй болох нэ. Тэгээд гэхдээ ингээд нэг аваачтай тал нь та тэр нь болохоор буужихгүй байхгүй юу? Хорвооч нэсдэгч ер нь бол иймэрхүү байт юм байна. Би ер нь бол миний бүх хүч дотоод хүч миний дотор байгаа гэдгийг бол та хамгийн сайн мэдчихээн. Тэгээд болохоор ингээд тэр харилцаануудаас таныг ядрааж байгаа, таныг шархлуулсан тэр харилцаануудаас болоод өмнөх авсан сэтгэлийн шарах, сэтгэл хөдлөлөөс л та ерөнхийдөө бол жоохон ядраад байгаа. Бүр ингээд ядарснаас болоод ажил төрөлхийг хүсэлгүй болсон, урагшлах хүсэл зориггүй болсон. Ямар ч ер нь бол ингээд жоохон амьдрал идэхгүй ингээд жоохон burn out болсон харагч байна. Гэхдээ ингээд тэрийг бол та за одоо би яг ингээд удахгүй энэс гарнаа. Би ингээд миний бүх хүч чадал татна миний дотор байгаа. Би ингээд бүхнийг нь дагаад гарч чадна. Би бол өөртөө итгэж чинь гэсэн өөртөө итгэлтэй байгаа нь бол үнэхээр таны сайн тал байна шүү. Тэгээд таны ингээд хэцүү шахалуулаад байгаа харилцаанд болохоор ерөөд бол танд бүр ингээд үнэхээр хүчтэй мэдрэгдэн таны бүр ингээд бүх хамаг сэтгэлийн шарх трама ингээд үнэхээр хэцүү байлгадаг таны сэтгэлийг хэцүү болгодог хүчтэй мэдрэмжүүдийг тань бүр ингээд туллан мэдрүүлэхээр харагдаж байна. За таны энэ хүн болохоор таны хэрдүүлийн харилцаа байх магадaltaй харагдаж байна л да. Яг тэгэхээр энэ yang гэдэг хөдөлмөр маань болохоор хэрдүүлийг бэлэгддэг хөдөлж байдаг байгаа. Хэрдлүүд болохоор биенийхээ ер нь бол сэтгэлийн шархыг хүчтэйгээр хөндөж гаргаж ирдэг ийм харилцаа байдаг байхгүй юу? Тэгээд ер нь бол тэгээд яг ингээд энэ бүх сэтгэлийн шархаа ангааж идэх юм бол ер нь бол цаана нэг жинхэнэ хайр байгаа. Та бас ингээд ер нь бол яг энэ хүн тань болохоор таны хуурамч бас хэрдүүл байх магадaltaй харагдаж байна. Хуурамч хэрдүүлтэй хэрэг тавьчих юм бол ер нь сайн зоод байх шаардлага байхгүй. Таныг яг ингээд жинхэнэ хэрдүүлэлт нь хөргөж өгөх ингээд хөтөж гэх юм уу болдог ол гэсэн үг. Тийм учраас ерөнхийдөө бол 6 сар таны хувьд хайр дурлалын амьдрал ер нь бол нэлийн хүчтэй байхаар харагдаж байна шүү. Бас дотоод ангаалтаа сайн хийх юм бол та ингээд жинхэнэ хайртайгаа учрахад ойрхон байна. За хастаг хүмүүсийн маань хувьд 6 сар нь яг ямар хөө болох вэ гэхлээр өнгөрсөн тайрын харилцаа ер нь л жоохон хөрцөн байсан юм шиг харагдаж байна. Ингээд биенийхээ өнгөрсөн лүүн ингээд жоохон өнгөсөн. Чи өнгөрсөн гэсэн мэт чи өнгөрсөн тийм байсан мэт гэдэг юм жоохон биенийг жоохон шүүмжилсэн тийм байгаар харагдаж байна л да. Уг нь бол энэ тал дээр ингээд эмгтэй тал нь бол айгүй хичээж байна. Гэхдээ ингээд өнгөрсөн ингээд харилцаан жоохон ингээд эрэгтэй тал нь ингээд эрэгтэй эрчимтэй хүн ингээд олжтой үйл хийхгүйсэн харилцаан дээрээ ахис төвшлийг гарахгүй байсан бол 6 сард болохоор тэр байдал маань ингээд өөрчлөгдөж байгаа харагдаж байна. Өнгөрсөн нь ялж арахгүй биенийхээ өнгөрсөн тавьж явуулаад биенийхээ харилцааг нандинаад биендээ зүйлээ хандаад хороочтон ч гэсэн таарыг ингээд ивэгээд харилцаа чинь ингээд урагшлаа дараагийн шинжтэнд гарахаар бол харагдаж байна. За хоёлаа ирээдүйд яг тийг нэг гэсэн төлөвлөгөө зохиогоод ирээдүйд рүү чиглээд хоёлаа тайрлахаар ингээд богино хэмжээний бас аялалд гарч магадгүй хасаараа ойрхон агаарслт нь гарах юм уу эсвэл ингээд амралт зугаалган сувилтанд явахаар бол харагдаж байна. Хостой хүмүүсийн маань хувьд ялж арахгүй байдал нь ингээд дараагийн шин төвшөнд хэрвээ та ингээд аль биесны харилцаанд ороосон бол аль биесээр үргэжсэн бол гэрэлжсэн бол ингээд дараагийн шин шатанд гараад эсвэл сүнсний төвшин таны харилцаанд ахис твшил гарсан ч юм уу тийм байхаар бол харагдаж байна. За 2 дугаар группийн маань single true-ийн маань хувьд 6 дугаар сарын ямар болох вэ гэхээр танд ер нь бол ингээд таны болцыг хамт
гадуур явъя, хоёлоо эрхий харилцаанаараа гэсэн ер нь бол хүмүүс ер нь бол нэлийн хэд байдаг юм шиг харагдаж байна. Гэхдээ та тэр хүмүүс дээр яалж харахгүй ингээд тэр хүмүүстэй харилцаанд ороод явъя гэхлээр яалж харахгүй таны ингээд өнгөрсөн давсан сэтгэлийн шархнууд таныг зовоогд байдаг бол харагдаж байна л да. Өнгөрсөн ингээд хүмүүс хоорондоос данга цайр дурлалын харилцааны хүмүүсээс эргэлтгүү эргэн тойрны хүмүүсээс авсан ингээд сэтгэлийн шарах ингээд хэцүү байдал тань ингээд нэг зовоод идэх учраас та ялж харахгүй ингээд харилцаанд орч чаддгүй хүмүүстэй харилцаагаас жоох ингээд айдаг имэдэг бол харагдаж байна. Тэгээд таны ингээд боломжууд байгаа ч гэсэн та ерөөсөө тэднийг ашиглахгүй байгаа. Тэгээд ингээд би яг яац юм бол би л ингээд болохгүй байгаа юм байна. Би л ер нь бол ингээд шинэ хүмүүстэй ингээд уулзрахад танилцгаад би л ер нь болохгүй байгаа юм байна гэсэн ингээд өөрийгөө жоохон зөвхөн буурдгсан ингээд харилцаан дээр өөрийгөө баталж чадахгүй байгаа ч юм уу, хин нэг сонгоод хин нэгэн дээр хичээл сэтгэл гаргаад ингээд явж чадахгүй байгаа бол ингээд жоохон харагдаад байна. 6 сард ер нь бол тэр байдал нь арай гайгүй болохоор харагдаж байна. Хорхоо ертөнцөөс ер нь бол таин ширхаа эдгээгээд энэ ингээд дотоод зөрчлүүдээ баг багаар алга болгосноор танд ингээд сэтгэлээ нээлттэй байлгаснаар хорхоо ертөнцөөс бол таныг ингээд айгүй гоё учрлууд айгүй гоё хүмүүстэй ингээд уулзрах цагийн моментийн ингээд цаанаас нь бүгдийг хорхоо ертөнцөс танд бэлдсэн байна. Яг ингээд 6 сард л ингээд амар учиргүй шинэ хүн гарч ирээл ингээд гоё романс усгэл хайр дурлалтай явна гэж бол харагдахгүй байна. Ингээд танд өнгөрсөнд байсан хэцүү асуудлууд, өнгөрсөнд байсан шархнуудыг ингээд тавьж яваад эдгээснээр бол танд өшөө илүү олон гоё боломжууд хорвоо ертөнцөөс үнэхээр ингээд ивэгцэн тийм харилцаанууд бол таныг ингээд хүлээж байгаа учраас та одоо яг ингээд энэ дотоод зөрчил тэмцэлтэй энэ шарах, энэ хямрал эргэлзээ энэ зүйлсүүд дээрээ 6 сард илүү ажиллавал танд ингээд гоё харилцаанууд бэлтгэсэн байна гэж харагдаж байна. За мөнгө санхүүгийн хувьд 6 сард яг ямар байх вэ гэхээр өнгөрсөнд бол таны ингээд хийжсэн ажил төрөл ч юм уу энэ ингээд жоохон бүтлгүүтээд дампуурсан ч юм уу ингээд үр ашигаас авахгүй байсан ч юм уу энэ зүйлээ та бол ингээд эргээд харахад би яг энэ зүйл дээр алдсан юм байна. Би ийм зарлага ийм өртүүдээр ингээд нэр ингэсэн юм байна гэд эргээд бол тэрийг ингэж эргэж дүгнж байгаа харагдаж байна. Маш ухаалгаар ер нь бол дүгнээд за одоо би яг тэгвэл ирээдүйд бизнес дээрээ ирээдүйд мөнгө санхүү дээрээ орлого зарлах дээрээ яг тийм байна. Би хуримтлалтад эдэн төгрөг гээд ер нь бол ухаалаг хандж байгаа харагдаж байна. Ерөнхийдөө бол ингээд тэр зүйлс нь тэр мөнгө төгрөгтэй холбоотой асуудал нь болохгүй байснаар танд ер нь бол жоохон хэцүү байсан харагдаж байна. Таны бүр ингээд ядраагаад ингээд хэцүү үр зээлэнд оролцсон ч юм уу. Би яг яах вэ? Энэ үр зээлээс яг яаж гарах вэ гэсэн байсан харагдаж байгаа бол 6 сард бол энэ ингээд шал өөр эсрэгээр иргэдэг таны амьдралын хурд ингээд эсрэгээр сайн талж руугаа иргэж байна. Ингээд таны зөндөө олон бодсон байсан зүйлсүүдээс хийжсэн зүйлсүүдээс танд тэ үр ашиг өгч эхэлнэ. Ингээд орлого мөнгөнд хангалттай их болоод та ингээд хүмүүст өглөх чандаад эсвэл танд хүмүүст ингээд өглөх чандаад зүгээр байж хад ингээд мөнгө санхүү орж ирээл ажил төрөл мөнгө санхүүгийн хувьд үнэхээр гоё харагдаж байна. Тэгээд өнгөрсөнд яг таны ингээд ядраад байсан болохгүй байсан энэ зүйлүүд, энэ бодлууд, энэ хэцүү үр зээлнүүдээс бол та бол энэ 6 сард бол баг багаар ингээд гарч байгаа бол харагдаж байна. За ажил карьер хичээл сургалтын хувьд ямар хөө байх вэ гэхээр та ерөнхийдөө бол нэлээд шийдэмгий байхаар харагдаж байна. Та хэрвээ өөрөө дээд албан тушаалтай хүн бол ингээд ажилтнуудаа яг за ажил бол ийм байх юм шүү, тийм байх юм шүү. Тэрийг эднээс өмнө тусгана, эднээс өмнө тусгана гэдэг ерөнхийдөө бол нэлээд шийдэмгий байхаар харагдаж байна л да. Яг ингээд төлөвлөгөө гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу за окей энэ төслийн дараа тийм төслийн нэг дээрээ гээд нэлээд шийдэмгий явахаар харагдаж байна. За оюутнуудын маань хувьд гэх юм бол одоо сургууль хөтөлмөрлөл дээрээ за энэ хичээлийн дараа тийм зүйлс сурна мэднэ хийн гэсэн яг ингээд төлөвлөгөөний дагуу ихсэн бол яг ингээд ажиллаа дуусгадаг. Тийм байхаар харагдаж байна. За гэхдээ яг ингээд байнгын шаргуу хөтөлмөрлөлүүд байх нь бол таны ингээд хаяад бол ядраа та ингээд ядрахаараа ингээд өөртөө ингээд анхаарах цаг зав гарахгүй бүр ингээд burnout болцсон, бүр ингээд ядарсан, ямар ч ирч хүчгүй болцсон ингээд юм ингээд өөртөө анхаарах ингээд өдөрт баг ингээд хоол өдрийн ингээд 3 хоол идэх нь битгийл ингээд өдөрт баг ингээд хоолоо хайлтуулт идээл ингээд жоохон ер нь бол ингээд өөртөө гарах цаг завх чинь ингээд багасгаад байна шүү. Ингээд хэтрхийх шаргуу ажиллаж болно. Гэхдээ энээс ингээд хажуугаар нь амьдралынхаа
балансыг алдагдуулахгүй явахгүй бол ирээд энэ танд ингээд таны ингээд хэдэн сараар бүр хэдэн 7 хоногор ингээд ажил хийх ямар ч хүчгүй болох гээд байна. Түүнээс бол таны ингээд яг явж байгаа чинь зөв ингээд энэ орлон ажлуудаас яг нэгийг нь барьж аваад ингээд урагшлах нь бол хамгийн зөвтэй байна. Нэг төслийг барьж аваад олон төслүүд байгаа бол ингээд хамгийн ууршигтайг юм харж төлөвлөж бодож аваад нэгийг нь барьж аваад урагшлахгүй бол ингээд олон зүйл рүү салгартаа тахын эцэстээ таныг амар ядраана. Танд бол ингээд үнэхээр ажиллаа хийх хүч чадал, бүрэн потенциал, өөртөө итгэл ингээд бүх зүйлс нь бол танд ингээд үнэхээр бүрэн бүрэлдсэн байна. Ингээд та болохоор 6 сард болохоор ерөнхийдөө бол нэлийн ажлынхантайгаа хамтдаа ингээд дотгошоогоо биш гадагшааж хэлсэн ингээд нийтж буцтай ингээд зөвлөлдсөн энэ төсөл дээр ингэжүүлдэг энэ ажил дээр ингэжүүл энэ санаа энэ бизнес дээр ингэжүүл гэсэн нэлийн гадагшаага төвлөрсөн байдалтай харагдаж байна. За ингэж ядарч ирснээр бас таны мөнгө санхунд бас жоохон нөлөөлөхөд байхаар харагдаж шүү. Уг нь бол танд ингээд бүх зүйлс хиймээр байгаа төлөвлөгөө байгаа. Та бол яг энэнийхээ дагуу ингээд явхад болж байна. Анхааруулах зүйл нь болохоор хэтэрхий өөрийгөө битгий шахаараа энэ л бүр үнэхээр таныг үнэхээр ядрааж таны мөнгө санхуд үнэхээр нөлөөлөхөд байна шүү. 6 дугаар сар дээр ажил карьер дээрээ энэ зүйл дээр анхаараарай. Түүнээс бол бусдаар бол үнэхээр таны бодож байгаа санаачилсан байгаа ажил төрлийн санаанууд хэрэгжүүлмээр байгаа төслүүд хиймээр байгаа бизнесүүд бол үнэхээр ингээд танд үр өгч өгөхөөр ингээд танд бол бүрэн ингээд тэр хийх потенциал өөртөө итгэл чинь бол байна. За 6 дугаар сард сахиуснууд нь танд яг ямар зөвлөгөө өгч байна гэхлээр таны амьдралын баланс өөртөө итгэл чинь маш чухал байна шүү. Тэгэхгүй бол ингээд та ингээд өөртөө итгэлгүй байдлаас болоод ингээд танд гарч ирсэн боломжуудыг харахгүйгээр танд ингээд зөндөө олон сайхан боломжууд амжилттай болох зүйлсүүд ажил төрөл ингээд амжилттай болох хайр дурлал байсаар байхад ингээд очиж ингээд өөртөө тохирохгүй нь сонгох гээд байна гэж зөвлөж чинь. Тэгээд ингээд нэг зүйл дээр ингээд битгий тогтоорой. Нэг зүйлд ингээд танд таарч өгөхгүй бол нэг тэр зүйл дээр ингээд удаан тогтоох хэрэг байхгүй шүү. Таныг тэр бол зүгээр л шархлуулна. Таныг бол тань дээр ингээд тэр хүн хичээл зүтгэл тэр ажил ингээд танд үр шимээ өгөхгүй байх чинь заавал тэр зүйлсээ зурилдаад авах ямар шаардлага байхгүй. Зүгээр тэр ингээд зоригтойгоор орхиж тавьж явуул сураарай гэж зөвлөгөө хэлж чинь. Тэгээд ингээд дотоодтойгоо та дотоод руугаа өнгөж дотоодтойгоо ажиллах хэрэгтэй байна. Дотоод нэг болохоор ингээд өөртөө амар ихтэй болчтой. Нэг бол ингээд өөрийгөө бүр ингээд амар шүмжлэл өөрийгөө хүлээмжшүүлж чадахгүй миний гадаа төрх миний ийм юм тийм юм ийм байна гэл ингээд өөрийгөө голол ингээд гаднаа бол нэг ингээд өөр байгаа. Дотроо ингээд шал өөр ингээд нэг хоёр өөр хүн ингээд дотор гаднаа амьдраад байгаа юм шиг яг тийм байгаад байгаа байхгүй. Тийм учраас ингээд өөрийнхөө дотооддоо шархнуудтайгаа нүүр тулах хэрэгтэй байна. Өөрийнхөө ингээд муу сайн бүх талуудтай нүүр тулах хэрэгтэй байна. Тэгэх юм бол таны амьдрал ингээд эргээгээд тэнцвэрээ олж та өөрийгөө эдгэж эхэлснээр таны амьдрал ингээд цаашдаа тэнцвэртэй сайхан явах юм шүү гэж сахиуснууд нь зөвлөж байна. За ингээд уншлагын энэ хүрээ дуусч байна. Таалагдсан байх, таарсан байх гэж найдаж байна. За хуваарчлах хүсэх юм бол манай инстаграмаар холбогдорой. Тэгээд 6 дугаар сард амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За 3 дугаар бүлгийг сонсон хүмүүс манай уншлагатай тавтай байрал. За таны сонсон чөлөө болохоор ногоон ундрам гээд ийм чөлөө байгаа. За таны одоогийн байгаа байдал ерөнхийдөө ямар хөө байна вэ гэхээр энэ болохоор давхар энержил болоод явна. Таны одоогийн байгаа байдал юм бол ер нь бол өнгөрсөн насан шархнуудтайгаа нэлийн нүүр тулж байгаа бололтой харагдаж байна. Тэрнээсээ болоод ерөнхийдөө бол жоох ингээд өөрийгөө нийгмээс тусгаарлах гээд байгаа. Тэр мэдрэмжүүдийг ингээд мэдэрч байгаа. Тэгж харагдаж байна. Тэгээд танд болохоор уг нэг шинэ боломжууд ажил төрлөж болно, хайр дурлал байж болно, шинэ хүмүүс, харилцаа холбоо, бизнес юу ч байж болно. Тэр боломжууд нь бол танд байгаа. Гэхдээ та юусэн ингээд тэрийг хийж чадахгүй байгаа. Тэр ингээд нэгийг ингээд сонгоод хиймээр байгаа ч гэсэндээ өнгөрсөнд яг ингээд та тэрийг ингээд сонгож хийж чадаагүй, тэр хүнтэй сонгож харилцаж чадаагүйгээс болоод тэрнээсээ болоод жоох ингээд шархалцсан, ямар ч юм хийх хүсдэггүй болцсон. Тийм байгаад байгаа байхгүй. Уг нь бол танд ингээд
тэрийг хийх хүч чадал нь байгаа, боломж бололцоо нөөц ер нь юу л юу бүгд байгаа. Гэхдээ та ингээд яг ингээд юм хийхээр ингээд хийж чадахгүй ингээд гацаанд орсон юм шиг өөрийгөө бол бодож мэдрээд байгаа юм байна. Тэгэд ялж харахгүй өнгөрсний хүмүүс орны ярилцаанаас энэ болохоор мөнгө төгрөгийн холбоотой байж магадгүй мөнгнөөс л хүмүүстэй жоохон маргалтсан тэр хүмүүс нь ингээл тэр маргалтаас нэгвтийн ингээд өөрсдөө аваад гарцсан тэрнээс л та ингээд жоохон шархлаад үлдсэн байгаа хэрэг чинь. Уг нь бол та ингээд амар тууштай шаргуу хичээнгүү хүн байхгүй ажил ямар нэг ажил хариуцсан бол заавал тэрийгэ дуустал нь хийдэг. Үнэхээр тэрийг гараас ингээд чанартай юм гаргахыг хичээдэг. Удаан ч ингээд жоохон ингээд шудраг бас санагдаад хүмүүс ингээд ах чинь би яг яагаад ганцаар ингэх хэвтэй лээ гэдэг нь бол ингээд юм хийхээр жоохон тэр хүсэл нь унтарсан ингээд эргэлцсэн тийм байдалд байгаа бол харагдчихна. Тэгээ сэтгэлийн шархал таны амьдралд ерөнхийдөө бол нэлийн юм байна. Тэр бол таны ингээд ер нь жоохон заваагаа. Тэгтээ ингээд тэр нь багаар ингээд идэрч байгаа. Тэр сэтгэлийн шархыг ингээд та яг ингээд мэдэрч тэрнээс сухтаах биш, тэрийг сэтгэлийн шархыг үзье ядах биш. Харин за би яг энэс юу сурч авах вэ гэдгийг ингээд та ингээд мэдрээд тэгээд их юм бол ер нь бол өөрийгөө хангахад өөрийгөө идэхэд бол маш том хувь нэмэр оруулдаг байгаа шүү. Тэгээд яг ингээд амьдрал таны яг ингээд шалгаад сороод байгаа юм шиг. Яа энийг ингээл хийгээл тусгаар дараад нь дахиад нэг юм гараад ирэх юм. Гэл ер нь бол жоохон ингээд гутарсан байгаа харагдчихэв. Тэгэд хосын ярилцааны хувьд болохоор таны бодож байгаа хүн ч юм уу одоо харилцаатай байгаа хүнтэй ингээд яг ингээд хоёр ингээд сүнсний холбоотой юм шиг сүнсний холбоо бас байгаа юм шиг та бол тэгж мэдэрч байгаа бол харагдчихна. Энэ хүмүүстээр ер нь бол зүгээр нэг харилцаа биш баха. Ялч харахгүй ингээд цаанаасаа нэг л юм яг хүнд мэдрэгдэг шүү дээ. Ингээд нэг л онцгой харилцаа, өрнөц харилцаа, сүнсний харилцаанууд бол яг хүнд тэгж мэдрэгдэг. Яг тэгж мэдрэгдэж байгаа хэрэг чинь энэ хүнтэй би ингээд яг хувь цайны удаа уулзах хэвээр хүн мөн байсан юм болов уу? Энэ хүмүүний хувь цайны хүн бараг мөн байхаа гэсэн юм бодолтой байгаа харагдаж байна. За 6 дугаар сард ингээд таны яг ерөнхий төлөв байдал нэг ямар байх вэ гэж асуухад та 6 дугаар сард аялж магадгүй. Энэ болохоор гадагшаа юм уу эсвэл хотоос ойрхон ч юм уу эсвэл өөр аймагуудаар өөр хотуудаар ингээд аялахаар бол харагдаж байна. Тэгээд өнгөрсөн нь болохоор таны мөнгө санхүү ер нь бол жоохон хэцүү баригдмал бусдаас ингээд жоохон хараатай байгаадсан бол тэр зүйлс нь бол ерөнхийдөө ажиллахаар харагдчихна. Та ингээд өөрийн гэсэн урлагийн хөсөрт болоод ч юм уу яг тогтсон нэг ажилд ороод ч юм уу яг тэгэхээр санхүүгийн хувьд болохоор арай гайгүй өмнөх саруудаас ингээд твшилтэй байхаар харагдаж байна. Тэгээд өмнө яг нүуний ингээд авсан сэтгэлийн шархуудаас болоод та яг ингээд өөрт гарч ирсэн боломжуудыг хаах гэдэг юм л та 6 дугаар сард тэрийг тэр тал дээр бас анхаараарай. 6 дугаар сард бусдаар бол ингээд ерөнхийдөө л дайгуур харагдаж мөнгө санхүүгийн хувьд өөртөө итгэл хүн нөгөө гэж гадаад үзмжиндээ жоохон сэтгэл өндөр байгаас болоод өөртөө итгэл нь буурчдаг. Тэр нь бол ингээд сайн байхаар харагдаж байна. Ингээд гадаад үзмжиндээ хувцалтандаа нүүр царай бүх зүйлстэй ингээд өөртөө анхаарад тэгснэр бол тань ингээд бүр улам таны ингээд сэтгэл санаа сайхан болсноор ингээд ажилдаа хандж байгаа хамтлаг тэрнээс нөлөөлөд таны ингээд цалин мөнгө нэмэгдэх ч юм уу урлагийн хөөсөр чинь ингээд нэмэгдэх цалин нэмэгдэх хүмүүс энэ төр авах ч юм уу тийм байгаа. Мөнгө төгрөгийн хувьд бол 6 дугаар сард нэгээр ингээд антажгүй сайхан байхаар харагдаж байна. Тэгээд ингээд бусдад аягүй өглөх чандаад уг авааны ер нь бол тэнцвэртэй байдал ер нь бол үнэхээр дайггүй шүү. Тэгээд яг нөгөө хөдөлмөрснийхөө хэрээр та нөгөө нэг яг буцааж урагшин цэсэл танд ингээд хөдөлмөрсөн чи яг тэрний хариуг авах хэрэгтэй гэсэн байдалтайгаар бол өгөө болон тэр тэнцвэртэй байгаа харагдаж байна. Тэгээд нөгөө сэтгэлийн шархаас болоод ялж харахгүй нөгөө боломжтой хагаад ингэсэн шүү дээ. Тэгээд ялж харахгүй ингээд хэдий ингээд мөнгө төгрөг нь ингээд сайхан цэцгэлж байгаа болж байгаа бутж байгаа ч гэсэндээ тэрнээс илүү олон боломж олон сайхан зүйлүүд байна. Тэрнээс илүү таны бодж байгаас илүү танд илүү их потенциал хүч чадал байна. Тэрийг бол та ялж харахгүй тэрнээс л таагаад за бэлдэх ч юм уу дөө болохгүй бах дөө гэж жоохон гутрах гадаа харагдчих шүү. Тэгээд 6 сард болохоор ерөнхийдөө таны ойр дотны хүмүүс ч юм уу эсвэл та өөртөө бэлэг гинтийн сюрприз өөртөө бэлэг хөдөлж авах ч юм уу эсвэл хайртай хүмүүсээс ойр дотны хүмүүсээс тань ингээд бэлэг гинтийн сюрприз барьж
гарч ирэх ч юм уу тань бэлэг өгөхөр бол харагдаж байна. Тэгэд ерөнхийдөө бол энэ хайр дурлалын харилцаа яг нэг өмнө хэлчихсэн чинь таны одоогийн байгаа харилцаа яг ингээд илүү сүнсний холбоос ч юм болов уу гэж та бодно гэхээр энэ харилцаа энэ connection чинь илүү хүчтэй болохоор харагдаж байна. Тэгээд нөгөө нэг жоохон нөгөө сэтгэлийн шахаас болоод жоохон тэгээд байгаа гэсэн шүү дээ. Тэр маань болохоор ингээд яг яавал ингээд юу ах вэ гэхээр хийх цагаар өөрөө хийх цагаарыг хатуу тавих хэрэгтэй. Тэгэхгүй ингээд та хэтэрхээ ингээд сайхан сэтгэл гаргаад ингээд байх тусам та улам ингээд шархална гэдгийг та ингээд ерөөсөө анзаарахгүй ингээд тэгэхэд сэтгэлийн шархаа аваад авах тусам ингээд таны хэцүү байдлууд улам ингээд ихсээд байна. Тийм учраас та бусдад хүмүүс тэгээд өөртөө ингээд хийх цагаараа хатуу тавьж сурах хэрэгтэй шүү. За би надтай яг ингэж харьцуул би ингүүл битэрийн харилцаа ингээд дуусна гэдэг ингээд хатуугаар хэлж өгөхгүй бол энэ челленж чинь ер нь бол ингээд хэцүү челленж чинь ингээд таны улам илүү ядаргаад ингээд удаан хугацааны туршид үргэлжлэсээр л байхаар л харагдаж байна. За 4-р сар тастай хүмүүсийн маань амьдрал яг ямар байх вэ гэхээр жоохон ингээд нүг яагаад гэж магадгүй би ингээд мэдрэмжүүдэд дараад гэж магадгүй уг нь бол ингээд хүмүүс ингээд би биндээ мэдрэмжээ чөлөөт илэрхийлдэг штэ. Тэр мэдрэмжээ жоохон дараад гэж магадгүй яагаад тэгэхээр ингээд таны хостой хүн чинь ингээд хостой хүний нөгөө хүний чинь ингээд X-үүд нь гарч ирээд ч юм уу эсвэл ингээд 3 дахь шитгэд хоёрын харилцаанд ингээд жоохон нөлөөлөд байснаас болоод ерөнхийдөө бол та жоохон ингээд шархах гад яг ингээд өмнө авсан шархнууд чинь ингээд идгээд иржсэн чинь ингээд тэр хүмүүс нь цаад 3 дахь хүмүүс ч юм уу эсвэл ингээд цаад хүний чинь X нь ч юм уу ингэж гарч ирээд таны ингээд буцаа шархлуулах гад байхаар бол харагч байна. Тэгээд яг ингээд тэрнээс л та бол энэ хүнд бол ингээд бүх юмаа өгнөө бүх юмаа зориулнаа гэд ингээд шийдсэн байсан өгчээсэн хайр тэр хүн цаг заваа зарцуулж байсан тэр хүн сэтгэлээ гаргаж байсан чинь тэр хүн ингээд таныг ингээд тэр хүн за би бол ер нь бол жоохон энэ асуудлаас жоохон ингээд олдлоо. Таны харилцаа жоохон асуудалтай болоод ирсэн чинь за би энэс жоохон ингээд олдлоо гэд ингээд жоохон цухтаж ингээд хариуцлагаас болт гадаа бол харагдаж байна л та. Тэгээд тэрнээс л ингээд таяр үнэхээр ингээд урагшилжсэн ингээд гэр бүл болох байсан потенциалтай харилцаа би бинийг ингээд үнэхээр баг ингээд нэгэнгүүгээрээ төсөөлж чадахгүй байсан тийм харилцаа бол ингээд жоохон юу ачхаад хэцүүцгээд уг нь бол ингээд тэр хүн ингээд тэр гарч ирсэн удаа ингээд ямар ч холбоогүй байсан ч гэсэндээ тэр харилцаа нь ингээд танд ингээд хэцүү санагдаад бүр ингээд үнэхээр идэж ирж байсан сэтгэлийн маань ингээд яг яагаад ингэж байгаа юм бэ? Яг яагаад надад ингэж хандж байгаа юм бэ гэсэн хандлагаар гаргаад ч юм уу. Эсвэл уг нь бол энэ харилцаа ингээд үнэхээр хүчин чадалтай ингээд би биндээ үнэхээр таяр татагддаг, хүчтэйгээр татагддаг, би бинтэйгээ гэрлэн суун гэд ер нь бол ингээд шийдчихсэн байхад яг ингээд тэр тийм хүн гарч ирснээр бол ингээд таныг ингээд улам жоохон шархлуулаад хоёрын хин жоохон бие бинийг шархлуулаад тийм байхаар бол харагдаж байна. За тэгээд хостой хүмүүст яг энэ байдлаар яг яавал зүгээр вэ? Зөвлөгөө харж өгмөр санагдлаа. Та өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэж байна. Та ингээд тэр хүнээс хараад биш. Өөртөө итгэлтэй гэж сайн өчнөд манайх манаж байна. Хэрвээ үнэхээр тийм зүйл бол ингээд та энэ дээр бол үнэхээр өөртөө итгэлтэй тэр хүнээс хараад биш би даасан байх хэрэгтэй. Тэгвэл ингээд би ганцхан чандартай би ингээд чамгүй л хүн энэ гэсэн нэг тийм жоохон ингээд бид тийм байхгүйгээр жоохон ингээд би даасан өөртөө итгэлтэй бардам байх хэрэгтэй байна. Тэгээд сэтгэлийн шархаа гэдгийг өөрийгөө та ингээд зөвхөн тэр хүнд зөвхөн ингээд донтоо тэр хүндийн хүнгүүгээр ингээд үгүй тэр хүнгүүгээр ингээд байж чадахгүй байгаа. Ингээд тэр хүний самаралт болчоор ингээд таны энерги тэр хүн рүү яваад байна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас ингээд өөрийгөө улам шархлуулахгүй тулд ингээд тэр хүнээс
сувсан сэтгэлийн шарах, өнгөрсөн сувсан сэтгэлийн шарахаа итгэх хэрэгтэй байна. Тэгэх юм бол та ингээд зүгээр ингээд үнэхээр өөртөө итгэлтэй болох, итгэл чинь ингээд улам нэмэгдэн энэ харилцаан дээр сэтгэлийн шарах гэдэг зүйл ямар чухал байгаа учраас та энэ харилцаан дээр үнэхээр сэтгэлийн шарахаа эдгэхгүй ангахгүй бол үнэхээр энэ харилцаа бол урагшлахгүй гэж харагдаж байна. Тийм учраас ингээд энэ харилцаан дээр өгж байгаа зөвлөгөө нь өөртөө итгэлтэй байгаад сэтгэлийн шарахаа эдгээгээд явхад бол энэ харилцааны уг нь бол үнэхээр хүчин чадалтай ингээд үнэхээр цааш та хоёр хамт амьдарч болохоор хувь зайны хүмүүс юм шиг ингээд энэ харилцаанд бол үнэхээр потенциал байна. Та хоёр ингээд бие биендээ таарч тухурдаг, бие биендээ бол үнэхээр хайртай хоёулаа бие биендээ суухыг хүсдэг гэж бол харагдаж байна. За синглчүүдийн маань хувьд 6 дугаар сарын ямар байх вэ гэж асуухад ерөнхийдөө бол ингээд 6 дугаар сард ингээд жоохон ингээд 6 дугаар сараас ч гэлтгүй ингээд одооноос ахвала та ингээд жоохон өөрийгөө ер нь бол жоохон хайр дурлал дээр жоохон азгүй гэж бодох гэж магадгүй ингээд хайр дурлал дээр за ер нь бол би бол болохгүй мэд үү хайр дурлал дээр ингээд баг ингээд над тохирхон байгаа мó гэсний тийм жоохон шатарсан байгаа байдал бол харагдаад байна л да. Ингээд тань ингээд боломжууд байгаа, таны ингээд харьцдаг, таны ингээд болцооны үе хоёлаа ингээд үрхий гэсэн хүмүүс бол байдаг, танилмж чад бицсэн хүмүүс. Тэгээд ингээд тийгээр та ингээд ерөөсөн ингээд тэд нар ингээд таны санаа нийцдэг ч гэх юм уу, ингээд танд ерөөсөн ингээд таалагдахгүй байгаа таны одоогийн хайр дурлалын байгаа байдал бол тэгээд уг нь л ингээд та бол ингээд хайр дурлал дээр нэг хүн дээр тогтоод ингээд явахыг хүсэж байгаа боловч яалч харахгүй ингээд өнгөрсөнд байсан токсик хүнээс болоод та ингээд өнгөрсөн лөө хараад байна. Тэгээд ингээд өнгөрсөн байсан токсик харилцаач гэлтгүй ингээд хүн орны асуудлаас болоод ингээд та ер нь бол нэлийн шархалцсан байгаад байна л да. Тэр болгоныгоо ингээд эдгээгээд хор бол харагч нь учиргүй ингээд яг ингээд шинэ хүн гарч ирээд ингээд амар гоё байна гэж яг бол гарч ирэхгүй байна. Энэ 6 сард яах вэ гэхлээр өнгөрсөн токсик хүнээс токсик харилцаанаас авсан сэтгэлийн шархаа бол эдгээхээр харагдаж байна. Тэгээд энэ шархан таныг бол үнэхээр амар зовоодаг харагдаж байна л да. Ингээд таныг баг ингээд орноосоо ч босморгүй, зарим үед ингээд бүр ингээд орноосоо ч үндэ мөргөө санагдаад уг нь би ингээд энэ хүн дээр ингээд хичээл сэтгэл гаргасан шүү дээ. Яг яагаад ингээд надад ингээд хандсан ингээд бүр ингээд ямарч хэвтэй бүр ингээд тэр мэдрэмжэндээ бүр ингээд дарагдсан харагдаад байгаа байхгүй. Тэгээд та болохоор ингээд өөрийгөө нэлийн дардаг, өөрийнхөө хүслийг, өөрийнхөө мэдрэмжийг ер нь бол нэлийн дардаг хүн гэж харагдаж байна л да. Тэрнээсээ болоод ингээд хүмүүс иргэжил зүйл гаргая, ингээд явъя, урагшлая, хүмүүстэй харилцаанаар яв гэхээр ялч харахгүй чаддгүй гэж харагдаж байна л да. Тэгээд энэ 6 дугаар сард ер нь бол энэ байдалтайгаа нэлийн ажиллахаар л харагдаж байна. За би яг ямар хүмүүстэй яг ямар харилцаан дээр яадаг ийдэг, тэд нар дээрээ яг ийм үед би тэгдэг, ийм үед би ингэдэг гэдэг дээр нэлийн ажиллаад зүгээр ингээд ганц би байгаагаа ер нь бол зүгээр ингээд амар гоё enjoy-дод өнгөрөх харагдаж байна л да. Ганц би байгаа нь баг ингээд төс үлдээ тань ингээд амар санагтаад баг ингээд ганц би бахараа ингээд хүмүүстэй хамт бахараа л ингээд шархалжаад идэг гэж өөрийгөө бодд юм байна. Тэгээд ингээд баг ингээд ганц би бахар ингээд би баг ингээд ганц би бахад ингээд баг бүгд болж байгаа юм чинь ер нь бол баг болно дөө гэсэн нэг тиймэрхүү байдлаар ер нь бол 6 сарыг бол баг тулахны яг шинэ хүн бол гарч ирнэ гэж бол хэлэхээр харагдаж байна. За 6 дугаар сард мөн санхүүгийн байдал нэг ямархуу байх вэ гэж асуухад өнгөрсөн болохоор ингээд ажлын газрын хүмүүстэйгээ ч юм уу дараа нартайгаа ч юм уу нөгөө ажлын холбогдлолтой хүмүүстэйгээ ингээд жоохон муудалцсан байх магадaltaй харагдаж байна. Тэрнээс л таны ингээд ажил ингээд жоохон зогсон байдалд орсон. Тэрнээс л та ингээд нэлийн дотоод зөрчилтөнтэй бүр ингээд ямар ч ингэж ажил хийх хүсэлгүй ажилдаа явмааргүй санагдаад тийм байгаад байсан бол харагдаж байна л. Тэрнээс л та бүр ингэж ямар ч ажилдаа зарцуулахын нэргүй болцсон. Ингэж ажил дээр шийдэмгий бүр ингэж хандмаар байсан. Ингэж зөрөгтэйгээр ингэж талхам хийгээд шинэ төсөл эхлүүлээд шинэ бизнес эхлүүлээд ингэж явмаар байсан ч гэсэндээ ингэж таны мөнгө санхүү ер нь л ингэж жоохон болохгүй. Ингэж мөнгө санхүүт нь ингэж жоохон юутай байгаад байгаа харагдаж байна л та. Ингээд жоохон мөнгө төгрөгний ингээд жоохон дутагдалд орцсон тий. Ингээд шинэ зүйл эхлүүлмээр байгаа ч гэсэн ингээд заавал ингээд санхүүжилт эхлэх хөрөнгө ингээд хэрэгтэй байгаад байгаа. Тэрнээс л та ингээд ерөнхийдөө бол ажил карьерийн тал дээр
ажил карьерийн тал дээр жоохон зогсон, мөнгө төрөний тал дээр ингээд жоохон ингээд гацсан байдалд орсон, санхүүгийн алдагдaltaй байгаа бол алдагдaltaй байна. Тэгээд нүг Oracle үзрээс ингээд нэмэлт ингээд асуухад болохоор мөнгө санхүүгийн байдал асуухад дандаа ингээд true love, marriage, commitment гэдэг дандаа ингээд хайр дурлалын холбоотой ингээд үзрнүүд гарч ирсэн байхгүй. Тэгэхээр ингээд 6 сард болохоор ингээд та хурмаа хийх ч юм уу тий хурмаа хийгээд ингээд нөгөө төлөвлөсөн чинь яг ингээд хийхгээ төлөвлөсөн чинь таны ингээд санснаас өндөр зарлага гарч ирэх ч юм уу ингээд таны тэрнээс л ингээд мөнгө төрөж жоохон дутуудах ч юм уу ингээд зарлага нь ихтэйд орлого нь багтаад байх ч юм уу тэрнээр бас асуудал гарч магадгүй эсвэл ингээд нөгөө таны хайртай хүн, таны 90 тойрны хүн, таны гэрэлсэн хүн гэхнүүд нөхөр тань ингээд танд яг ингээд жоохон санхүүгийн ингээд хямралтай байгаа үед чинь ч юм уу ингээд санхүүгийн дэмжлэг тусламж ингээд үзүүлэхээр бол харагдаж байна. За ажил карьер сурлага хөдөлмөрийн хувьд болохоор ер нь бол тундаж харагдаж байна. Яг ингээд та ингээд яг гадагшаага чиглэсэн ер нь хүмүүстэй харилцдаг ажил бол хийдэг юм шиг харагдаж байна л та. Тэр нь бол танд ингээд үнэхээр өргөж өгөөд таны яг ингээд хийх ёстой ажил байсан юм шиг, таны ингээд сүнсний хөгжил байсан юм шиг, сүнснийхаа зорилгоор амьдарч байгаа юм шиг, танд ингээд ийм мэдрэмж өгөхөр бол харагдаж байна. Та яг ингээд нэлийн тууштай хүн байна. Ингээд нэг ажил ихсэн бол заавал дуусгадаг эцсийн үзчихэж санааг намардаг. Яг ингээд тань тэгээд та гэр бүлийнхаа хүнтэй хостой хамт ч юм уу ингээд бизнес хийдэг хүн юм шиг харагдаж байна. Эсвэл бол ингээд нүг яадаг гэр бүлийн хүмүүстэй ингэж тулж ажилладаг ч юм уу тий сэтгэл зүйч ч юм уу эсвэл тиймэрхүү мэргэжилтийн хүн байх магадлалтай харагдаж байна. Тэгэд ерөнхийдөө бол энэ ажил нь бол танд үнэхээр ингээд үр шимээ өгдөг. За яг заавал яг тийм ажил мэргэжилтэй биш гэх юм ахэд нөгөө нэг яадаг хостойгоо хамт эрхэлдэг тийм бизнес байгаад байна л эсвэл хостойгоо хамт нэг байгууллагт ажилладаг ч юм уу тийм хүмүүс байна. Энэ ажил нь болохоор танд ингээд үнэхээр өгөөж өгдөг юм байна. Өнгөрсөн нь болохоор та болохоор ер нь бол нэлийн ингээд таны боломжууд ингээд хаагдсан ингээд баг яг яах вэ ингээд үнэхээр гацсан байдалд орсон байсан байна л та таны ажил хичээл сурдлага оюутнуудын манай хувьд хичээл сурдлага нь үнэхээр ингээд яг гацсан байдалд орсон ингээд яг яамаар ч юм битээ гэсэн нэг тийм учраа болохгүй ингээд нэг хардсан жагаа ууг нь ингээд энийг хийжүүл ингээд ашигтай байгаад ууг нь ингээд над дүр шимээ өгөхгүй байгаа гэсэн ууг нь юм ажлууд байгаа. Гэхдээ та тэр яг ингээд өнгөрсөнд бол хийж чадаагүй байхгүй. Одоо бол энэ 6 дугаар сард яг тэр байдлаасаа гараад үнэхээр та ингээд өөртөө итгэлтэйгээр за би окей би энэ ажлыг бол хийж чадна. Надад ингээд бүх хүчин чадал потенциал нь бүгд байна. Би бол энийг бүгдийг хийж чаднаа гэж үнэхээр шийдэмгийгээр хатуугаар хандж байгаа харагдаж байна. Тэгээ ажил хэрэг дээрээ мөнгө санхүү дээрээ ерөнхийдөө бол нэлийн орлого зарлага нь зарлага нь юм байх юм шүү, орлого нь юм байх юм шүү гэсэн ерөнхийдөө бол нэлийн шийдэмгий ингээд та бас дээд албан тушаал бас хэрэгтэй хүн байх магадaltaй харагдаж байна л та. Тэгээд доод албан тушаалтнуудаа ажилтнуудаа за энийг энэс өмнө ингэн энэ ажлыг тэр хариуцсан ингэн тэгээд нэлийн шийдэмгий байхаар бол харагдаж байна ажил карьер сурлага хөдөлмөрийн хувьд. За сахиуснууд нь яг ямар зөвлөгөө мессеж өгч байна гэхлээр ерөөд бол сэтгэлийн шархтаа нүртүүлээ мэдрэмжээс битгий цугтаарай. Одоо ингээд таны ингээд заваагаад байгаа өдөр тутам заваагаад байгаа сэтгэлийн шархууд чинь таны амьдралд нөлөөлнө үү? Өөртөө итгэл чинь хүртэл нөлөөлнө. Тийм учраас ингээд сэтгэлийн шархтаа нүртүүлээ. Тэрийг ингээд нэг л барьж аваад нэгийг ингээд ангаагаад эхэлчих юм бол цаашаа бусд нь ингээд тань ингээд ангаахад арай амархан болж магадгүй. Тийм учраас сэтгэлийн шархтаа нүртүүлээд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингээд өөртөө итгэл чинь нөлөөлөд ирэхээр ингээд таны бүр ингээд ажлын бүтээмжид хүртэл нөлөөлж байна. Таны орлого мөнгөнд хүртэл нөлөөлөд байна. Тийм учраас ингээд тэр таны яг ингээд яг юу таны ингээд ажиллаа амжилттай хийхэд орлогыг нэмэгдүүлэхэд яг юу цаад болоод байна. Тэрийг барьж аваад тэрнтэйг нүр тулаа гэж сахиуснууд нь бол шууд хэлмээр байгаа харагдаж байна. Тэгээд ерөөд бол хүмүүс хоорондын хамтрал дээр нэлийн анхаарал өгвөл бизнесийн хамтрагчтай ч юм уу харилцаагаа илүү сайжруулах юм бол танд ингээд орж ирж байгаа орлого ашиг нь ингээд бүр илүү байх юм шүү. Ингээд хийж байгаа ажлаа бүрэн тултал нь хийчих юм бол танд үнэхээр бүр үржил шинтэй байхаар байна. Ингээд шин санаа гарч ирэх юм бол тэрийг ингээд шин санаагаа ингээд хэрэгэлцээд болох уу яах вэ бүтэх юм болов уу гэд
шинэ бизнесийн санаа төрж орж ирэнгүүт ч юм уу тий. Тэгээд ингээд үгсгээ дараад байхгүйгээр ингээд тэрийг ашиглаа. Тэгвэл та ингээд байгаа байхгүй ингээд за нэг юм хийхээр ингээд за би чадах болов. Би ингээд хэрэг ганцаараа хийвэл чадах болов гэл ингээд гаднаас ингээд надад туслах юу байна. Би ингээд намайг яг ажиллаа амжилттай болгоход ингээд яг миний ямар бодол надад саад болоод байна биш яг ямар зүйлс надад саад болоод байныг өвчлөөр нь харах гэдэг байхгүй юу. Ер нь бол яг хөө тийх нь зөвч гэсэндээ таны хүч чадал таны дотор байгаа гэдгийг та бол ингээд анзаарч харахгүй байна. Шинэ боломж ингээд гараад ирэнгүүт цаа би барьж чадахгүй байх туу. Энэ шин санаагаа тэрнтэй хамт хийчих үү, тэрэнд хэлчих үү гэл их гэдэг бол харагчна. Таны ингээд бүх зүйлсээ хийх хүчин чадал, бүрэн потенциал нь таны дотор бүгдээрээ байгаа. Тийм учраас өөрийнхөө дотоод хүч чадлыг ашиглаа. Хүч чадлаа хинч битгий өгөө. Энерги ингээд илүү дэлсүүл зүйлс битгий зарцуулаа гэсэн мессежийг сахиуснууд нь хэлж байна. За уншлагын төрөд өндөрлөж байна. Таарсан баг таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд хувийн уншлага авахыг хүсэх юм бол манай инстаграмаар холбогдорой. 6 сард амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.